За манай Нямбат ингээд нэг төвөгтэй ингээд асуудал ярихаар өөдөөс зүгээр нэг явган хэрүүл болгоод байдیں۔ Уг нь их тодорхой юм ярьсан. Энэ над нөгөө танаа хятадын компани чинь гаргасан санхүүгийн баталгаа нь манай хуулийг захын стандартыг одоо биелүүлээгүй байна. Хууль зөрчсөн байна. Тэгээд ийм улаан цайм хууль бус санхүүгийн баталгааг харж хагаад 500 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Эндээ зүгээр өөрөө чи үнэхээр хуулийн байгууллага шалгахгүй бол ядаж энэ хотын иргэдийн итгэлийг аваад дарга хийжсэн хүний хувьд ёс зүйн ёс суртахууны хариуцлага үлээгээд даваа талаатайгаа хамт шалгуулчаач л гэсэн шүү дээ. Тэгээ ийм улаан цайны баримтал байж тэгэл одоо манай худалдаа авахлын тухай одоо тэр тендерийн хууль тэр юм жирэмгөөр ажил үйлчлэг гараа ажил үйлчлэг худалдаа авах хуулийн 42 дугаар зүйлэлтийг та нар хар. Тэгээ миний одоо энэ доотлох комментээр би оруулчихъя. Энэ санхүүгийн баталгааг нь хар. Тэгээ ингээ хуульж өрцсөн байна. Ингээд хохироцсон байж тэгээ улсыг гэж хэлж яхад л өөдөөс ядаргаатай ямар сургуульд өгсөн чи юм байгаагүй гуяа ганцгалсан юм уу гэж. Гуяа ганцгалсан юм байсан гэсэн байлаа шүү. Тэгээ одоогоорч нэг тийм овоццоод байгаа маалга тэгэл ганцгандаа гуйтал явж штэ. Тэгээ ер нь бол Монголд одоо хулгайч нар нэг том болсон. Хүн загиндаа болсон. Тэгээ би одоо энэ дөрвийн ордондч тэр хотын гудамжиндч тэр хулгайч нарт хүн загнах, зандрах ирэх байхгүй. Зүгээр л би муухан байж болно. Сайхан гээгүй шүү дээ. Намаа хайрл гээгүй шүү дээ. Зүгээр л энэ хууль зөрчсөн байна. Тэгээ хуулийн байгууллагын шалга улаан цайм ингээд цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчөөд Монгол улсыг 500 тэрбум төгрөгийн 500 тэрбум ч дээ. Тэгээ 500 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүн зүгээр эцэг хариуцлага хүлээх гэсэн шүү дээ. Өөр би юу гэсэн? Нямбатрыг би ер нь одоо 2018 оноос хойш тэр одоо байнга хэрэлдэж байна. Бараг намар хавар болгон л хэрэлдэж байна яг үнэндээ. Хууль зүйн сайд байхаас нөхсөлөл Улаанбаатар 3 удаа орж ирсэн. Тэр болгон битээр муудалцсан, ар дээр муудалцсан дандаа. Гэтэ би нэг ч удаа Нямбатрыг доромжилж чи ийм тийм байсан байдаг байгаа. Ийм тийм хүн гэж ярьж байгаагүй. Тэнэгэл гэж ийсэн. Хэрүүлжил гэж ийсэн баг. Тэгээ одоо эдгээр чинь тодорхой шинж тэмдгүүд нь шүү дээ. Намайг юу гэлээ зарим гүтгэлэгтэн бас нэг хариу мэдээлэл өгөхгүй болохгүй байна. Улаан цайм гүтгээд идэг юм гээд эзэн боолмол курс төгслөө яалаа хэлээ. Нэгдүгürt манай сургууль курс биш ээ. Дээд курс биш. Сэтгүүлч коллеж гэж байсан. Би одоо номон дээр бичсэн. 4 жил би сэтгүүлчээр сураад өгсөн юм аа. Ер нь бол бас гайгүй сэтгүүлч байсан гэж боддог, мэргэжилтэй эзэн байсан гэж боддог шүү. Манай сургууль бол Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэг. Манай хэвлэлийн хүрээлэнгийн одоо 30 жилийн маргааш уулна Нямбатар дарга ус ирээрээ би өөрчий. Ирээд тус ямар хэвлэлийн хүрээлэн гэж ямар газар ямар зорилготой юу хийсэн гэдэг ингээд сайхан харах хэрэгтэй. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс болон сэтгүүлч коллежийг ямар сэтгүүлч нар төгсөөд өнөөдөр ямар одоо ажил үр дүн гаргаад ингээд явж байгааг нь бас ир сайхан танилцах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд курс мөрсгээл шантаж гээл амьдралтаа би эзээ хэнийг шантажж байсан. Шантажтай харин үздэг эсрэг үзтгэл юм сэтгүүлч байсан. За тэр яах вэ? Энийг одоо тэ зориуд гэж байгаа юм. Хоёрдугаар тэр нэг тэжээгчийн байр маянд л гэдэг юм. Би одоо Бела Вестагаас нүгэд бас тодорхой хугацаа өнгөрч байна. Тэг хүн чинь ингээл би төрөөсөө байр маяныхаа тухай зөндөө л ярьсан одоо тэгээд хүн чинь хүүхдүүдийнхаа төлөө л хүүхдүүдэд дагаал нүгэл явж идэг шүү дээ. Ямар орчих хэрэгтэй яаж юм гэж. Тэгээ одоо би тэндээс нүгээд өөрхөн байрны зээл мэлтэй байртай болохгүй л ингээл гуяа ганцгалал явж байна. Тэгээ манай хүн томроод байлаа л гуяа ганцгалсан шалтан банд байсан энэ. Одоогоорч тийм байна. Тэгээ одоо урд хэдийн цаана 500 тэрбум оолцсон хүн бол баргийн хүн тэгээд гуяа ганцгалсан хүн болж харагддаг байлгүй дээ. Тэгээ би бол өөртөө чи ерөөсө хэрэлдмээргүй байна. Би ер нь тантай нэг хэрэлддэггүй шүү дээ. Таны асуудал тавьдаг, төвжирлийн шийдэл ярьдаг. Таны энэ нэг хотын
тогтчлолттой холбоотой баахан мөнгө төгрөг үржиж байгаа, зарж байгаа, дэмий юм зарлаж байгаа нэг л шүүмжилдэг. Боксын холбоонд байхад хүн нэрэг зорчиж байгаа гэж чинь ярьдаг байсан. Хөл зүйн сайд байхдаа тэр насанд хүрээгүй хүүхдээ бэлгийн хадалд орох морох гэж хууль санаачж тэрий чинь бас ярьж ирсэн. Тантай дандаа л асуудал ярьдгийн үг нь. Тэгээд яг намайг дандаа л янз янзаар хэлэл доромжлол гэдэг. Тэгээд хөө хүмүүсийнх нь өөрсдийнх нь соёлын асуудал. Ер нь оюун эрдэнэ Нямбатар хоёрын нийтлэг чанар нь энэ. Өөртөө шүүмжил хэлэхээр зөрүүлээд доромжлоод байдаг. Тэгээд тэрэндээ хариулдаг. Энэ нэг хятад компанийнхаас санхүүгийн баталгаа гээд этгээд 500 тэрбум усаас ус хохиролтой болгоцсон байгаагаа л зүгээр ярих юм байвал. Тэрээс би муу хүн бол чи асуудал байхгүй. Угаасаа би сайхан амьд биш. Тэрийг би номон дээрээ бүр ингэ бичсэн байгаа. Тэгээ манай Нямбатар дарагт би одоо ямар заралтай шулгаан мөнгөөр би бас солимооргүй байна. Зөв би бэлгэлчий. Гэтэ Нямбатар дарга ном уншдаг ойлгомжтой. Энэ оруулж байгаа постных нь үгсгийн алдаа, үгийн хэрэглээ тэгээд хүнд хандж байгаа хандлагаас нь ном уншдаг нь бол ойлгомжтой. Тэгэхээр нэг уншихгүй бах. Ер нь уншдаг бол уг нь энэ дээр ингэ зүгээр нэг хүний дурсамж бас биш байгаа даа. Тэгээ ийм байна. Тантай бол юусоо тэр хэрэлдэх сонирхол алга байна. Монгол улсыг хохирлгүй болго. Бүлэг заллин хийчихэд томроод авах шаардлага байхгүй шүү.